Сэрэглийн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдч байна атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олноо бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна мохтох нэргээд ахад та. Тэгээд хэр өндөр өсөрсөн гинэ? Яг ийм өндөр. Бүр ийм өндөр юм чин. Юу гэж ийм өндөр өсөрч яд юм бэ? Худлаа яриад ах юм. За би худлаа яриаггүй штэ. Жинхнээсээ өсөрсөн гэд ахч чин. Тэгвэл одоо өсрээд үзүүлчих. За тоглосон юм ба. Тэр хаяа чи бас арай л хэтрүүлэх юм аа? Тэгээд хаяа хэтрүүлэхгүй бол амьдрал сонирхолгүй штэ. Зак, юу ярилцгааж байна да? Би тоглоод тухад ийм өндөр өсөрдөг гэж хэлчихсэн чи итгэдэггүй. Тэгээ баригдчихлаа. Тийм үү. Ах нь харин ийм өндөр өсөрж ирсэн да. Тоглосон юм аа. Өнөөдөр харин та нарыг ямар үлгэрээр аялуулах олчлоо. Оо! Найс. Аригато. Арваса. За, та дөрвөн маань бэлнэ үү? Билээ. Зээ, гайхамшигт бараа байна ээ. Одоо ухаан чулуу гэдэг энэ бараа нодлон жилээс эхлэн сийсэн уран гарын энэ чулуу нь ухаанд өндөр хүн байвал уртаа бичгийг харуулдаг юм. Хүссэн хүндээ үзүүлээд хэр ухаантайг нь олж мэдэх ховорхон энэ боломжийг хожимдож буй алдаарай. 20 жилийн настай энэ чулуу нь Нодлон жилээс эхлэн сийсэн гэвэцтэй. 20 жилийн настай гэж юу гэж байгаа юм бэ? Удлаа яриад байна уу нөхөр? за эхнээсээ ингэж л одоо харагддаг юм да. За энэ чулуу нь бас ухаан богино хүнд бол буруу зүрүү сонсогдноо. Буруу зүрүү сонссон бол бичиг унших байтугай одоо харахчгүй шүү дээ. Та нар минь ухаан богино биш үсттэй хөөе. Одоо бүгдөө л 20 жил гэж сонссон бидтэй. Бүгдөө л одоо зөв сонсоо байлгүй дээ. Алуу сонсъё доо. 20 л гэсэн юм да яалтчгүй. Тэгсээ. 20 л гэсэн юм да. Тийм ээ, тийм бич бас сонссоо. Нодлон гэж үг хэлээгүй ах уу. За тэгээд одоо хэн хэнийхээ ухаан муутай болохыг олж урьдч мэдхийн хүслэн байна да та нар чинь. Ухаанд чулууга авахудаа ардууд минь. За, нэгийг сонирхож харъя да. За тэгээд одоо өөрийн чинь нэг чулуу авч байхад өрсөлдөгч чинь хоёрыг авч байгаа штэ хүмүүс минь аа. Өрсөлдөгчөө бүгдөө давж гарал гэж үзэн шүү дээ. Ухаанд чулууг бултаараа авч гарёо. Тэгвэл хоёрыг авъя. Би тэгвэл 3-ыг авчдаг юм уу? За, тэгж байвал би өрсөлдөөд 4-ийг авъя. Сяк, би бас нэгийг авчт юм уу? Байцаараа басраа. Энд нэг л зүйл ойлгомжгүй байна да. Нэг л биш вэ. Харин тийм. Түрүүн бүр яалтчгүй нодон жилээс сэлж эхэлсэн гэсэн л юм да. Нодон жил гэдэг чинь 1 жил өмнөхийг хэлдэг үсттэй. Урьдчилан гэхээр 2 жилийн өмнөхийг хэлдэг баха. Тийм шүү. Яриа нэг л зөрөөд ах юм.
20 жил гэж сонссон юм да. Бидний ухааны ялгаа жоохон гараад байна уу юу? Тийм юм байхгүй хаа. Ноднон гэсэн их сонирн байна. Бүгдээрээ дагъя. Тэгээ. Ингээд итгэмтгий хэлсэн үгэнд оромтгой яриа хурцсан дийлэмтгий ярьсанд итгэгч нь дийлдэмтгий голын хитэн хайргын төөж аваад очино доо гоё гэсэн бодлон төс тас тохирн зарна. За самаа. Та зүгээр голын чөлөө аваад хүмүүс зараад байсан юм уу? Үүе яас хөөрхи нүүрэндээ цогтой нүдэндээ галтай хөөхтүүд вэ? Гүй юу гэж тий? Ахын тэгж буянгаа гөөхөн биш ээ. Юу гэж тийм ч одоо. Энэ хэдэн чулуугаар та хэдийг чулуун гэр барьж тоглох юм болов уу гэж бодоод түүжээлээ. Та бид нарыг байна гэж мэдчихсэн юм уу? Мэдхээр баргуу да. Ахын 70 нүүдлийн цаатахыг харна. 70-ийн номыг ч сонсно. Тийм баха. Үгүй. Яас хөөрхи ярьдаг нохоо вэ? Хөөе тэр хараа яасан ч царайлгийн юу нөгөө нэг Японы хачико мачико энд ёстой жинхэнэ Монгол банкрын царайны бяд явж штэ өө. Ялуу наашаа нэг ах руугаа хардаа. Тэнийхтэй. Тэр хараа. Ялуу ахын жоохон хүзүүгийг нийлж өгөө. Миний доо халууц чинь үү? Мангартаа болчихно. За явъя да. Эрдний сайхан ургамал байна ээ. Энгүү энэ ургамлын талаар энэ тэмдгүй шуугаж эхлэж байна. Эрдэнэ болсон энэ ургамал нь эрдэнэт хүнийг нөсгдөг ид шидтэй юм аа. Хөөрхи. Далан худалчдаа дахиад л хуурагдчихлаа доо. Дахиад л хуурчихлаа доо. Өөг нэх гоё ааштай ах юм те. Тэгэд бас дээрэс нь бүр амар орчин үеийн яриатай. Хэдүүлээ яаж хүн хуурдаггүй болох вэ? Хэдүүлээ. Тунхаа ямар байгаагаа хэл. Санаа болгон чухал шүү дээ. Хэдүүлээ тэгвэл худлаа хэлэх үү? Тунхаа чи чинь хизээж худлаа хэлж байгаагүй үсттэй. Тийм л дээ. Гэхдээ зөв зүйлийн төлөө худлаа хэлж болох уу? За, ямар санаа болсон? Хэдүүлээ тэр ахыг олоод ингэж хэлье. Хаантан хүнд тусалсан хүн болгонд алтан шагнал өгч байгааги. Тэгээд жишээ нь 10 хүнд туслах юм бол алтан багц өгч байгаа гэд хэлт юм уу? Яа, тунхаа амар сэтгэж байна. Үнэхэр зөв бодлоо. Өөрөөр нь хүмүүс туслуулна гэсэн үг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь тэр хүнийг яаж итгүүлэх вэ? Тэр их чухал шүү дээ. Оллоо. За, Хэдүүлээ нэг хааны зарлиг бичиг хийж авъя. Тэгээд тэрнийгээ барьж яваад нөгөө ахтай таарлтыг. Хэрвээ итгүүлж чадах юм бол нөгөө ахаар хүмүүс туслуулъя. Юу ч бодож байна. Яг зөв. Тэгвэл илүү итгүүлж чадах юм байна. за хэдүүлээ тэгвэл нэг гоё бичиг хийцгээе. За ахсан. За явъя да. Та төрхөлэн үү? Таныг энэ нутгийн хүн байна гэд бидэнд нэг туслах болов гэд ирсэн юм. Таних хүн харин байдаггүй. Яа, за ахын ч та хөл толгоонд илтгэхгүй л ажилдаа явж ин да. Дараа сайхан уулз идэхүү миний дүнэр. Яри. Оо, заац. Хэдүүлээ чинь алтан богцыг авч чадахгүй юм дээ. Нэгэнт ингэж болохгүй юм чинь. Түлэч ойлоо доо. За ахын ажил төрөл яах вэ? Амин хөөрхөн дүүнэр минь аж ахуй хэцүү болвол ахын та нарт тусалж чаднаа. За одоо юун том алтан богц авч чадахгүй байгаа хэрэг вэ? Бид сая хамт явж байгаад хашаан дээрээс ийм зарлал харсан юм аа. 10 хүн туславал амар том алтан богц өгөх юм гин. Хүмүүст яаж туслаж болох вэ гэж бодоод л
алтан богцыг яаж авах вэ гэж Таныг эндхийн хүн байна. Яаж туслаж болохыг мэдэх байх гэж бодлоо. Харин хүмүүсийг зүгээр бичээ тавьчихсан болов гэж бодсон чинь тэр хардаа хааны дардас байна лээ. За, хүнд тус хүргэнэ гэдэг зайтай эрийн хийх ажил юм. Завгүй ч гэсэн ахын та нарт цаг гаргаж тусалж болно шүү. ийм далан худалч маань эргэн тойрныхон хүмүүрт тусалж эхэлж байна. Өгшин хүнд нөөгтөн туслав. Ядарсан хүнд дэмнэн туслав. Зовлонд хүнд зөвлөн туслав. Таарсан зүлэг болгоноон услав. Тэвдсэн хүнд тэвнээр туслав. Тэрэггүй хүнд үүрэн туслав. Салан хүнд сануулж туслав. Талархлын үг бүрийг савлав. Энэ бүхний ард далан худалч маань эрдэнэс шиг сайхан зүйл бол энхэн биеэрээ бусдад туслан энгүү талархлын үгийг хүртэх гэдгийг ойлгон ухаарч эхэлжээ. Баярлаа. Зүгээр. Баярлаа найзаа. Зүгээрээ том юм биш дээ ямар. Ингэж засрна гэж байдаг. Буянтай хөө шүү миний хөө. Зүгээрээ харин та нарт баярлаа. Зүгээрээ дэмэндээ хідүүлээ сайхан тэгээд болно штэ хөө. Баярлаа. Яст зүгээр. Аха. Бид нар танд нэг хэлэх юм байна. Хаан 10 хүн туслал алтан богц өгнө гэж худлаа хэлсэн гэж юу? Та яаж мэдсэн юм бэ? Би тэр тамгыг хуурамч тамга гэдгийг анханасаа мэдчихсэн. Гэхдээ ах нь амьдралдаа хүн хуурч явснаас тусалж явсангүй. Та нар шиг хөөрхөн хүүхдүүд хүртэл хүн туслахын үн цэнийг мэдж байхад би ч бас яагаад болохгүй хэмээн бодсон юм өө. Эхэндээ залхуутай санагдчихсэн боловч тэгтээ дараа нь яасан гэж хүн болгон талархлаа илэрхийлэн ерөөл хэлж өгч байгаа нь хичнээн сайхан санагдаж байсан гэж бодно. Оо баярлаа миний хөө. Баярлаа найзаа. Баярлаа миний хөө. Буйнан нөөдөө байгаа миний хөөгийн. Баярлаа. Ах нь үүнээс цааш өөрийнхөө чадах бүхнээрээ хүн бүр тусалж явахыг хичээх болно. Бас дүүнрийгээ ч ихсэнтэй худал хуурмгаар хуурж исэн дуучлаараа одоо ах нь зөв хүн босоо. Тэгтээ басаар тэр Хачико цаашаа гэдэг бол үнэн биш шүү. Миний дүү бол Монголд байтхад дэлхийд байхгүй нохоо шүү. Алинаш нэг арда. Идрэлгүй тэр арж гинэ. Алин үгүй. Ятргатай. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүч байна. Атгаачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо. Чи яаж ингэж нисээд байна? Кул болохоор нисч чаддээ. Кул гэж юу байдаг юм? Иддэг юм уу? Уудаг юм уу? Кул юм гэж бинт сайн юм хэлдэг. Хүүхдийн өсөлтийг дэмжих кул бүтээгдэхүүн Nutrigen. Гэртүү?